Баруун гаранда зөөлөн эдийн гэмтэл аваад ийм ч уг наваг хурдан идгээ гэх юм бол энэ сойлтоо сайн зөв хөдөлгөөнөө хойр гэсэн. Гэхдээ худууд зөв ажиллаа идэм сте лай байгаа та. Тэгээ энэ хамгийн гол нь өндөр болдог. Камеранд ч багтахгүй. Ингэж харуулах юм байна. Тэгээд ийм ёолкос байгаа. Тэгээ за хамгийн гоё нь ийм малгай заяа. Жохон багдцсан л юм бэлээ л дээ яг байх. Хүүхдийн малгай юм шиг үлээ. За харагдаж байна уу ийм хар нүдний шилтэй Санта. Тэгээ хамгийн гол нь одоо хаана вэ? Харагдаж байна уу? Гэрлэн нэрч байгаа. Жаргалтай зүлэнгой нэгтэй ингээд шинжилгээ уур амьсгал орчиж байгаа шүү дээ. Ер нь их амархаа. За The King of Horror буюу аимшигын хаан гэгддэг. Өчнөө олон iconic аимшигын зохиолуудаар алдартай домог зохиол Стивен Кингийг бол мэдгүй бараг л байхгүй бах. Алдарт Pennywise-ийн итээс авахуулаад Stanley Kubrick-ийн найруулсан The Shining энтергээд өчнөө л олон аимшиг кинонууд бүр яг Stephen King-ийн зохиолуудаас сэдвлэгдэн хийгдсэн байдаг те. Stephen King-ийн зохиолоос сэдвлэгдэж хийгдсэн кино эсвэл телевизийн цувралуудыг одоо ингээд хажуугаар урсгаж байгаа заяа. Бүр үнэхээр дуусахгүй урсаалах хэвээр. Ер нь бол урсаалах хэвээр. Урсаал энэ үү. Тэгээ миний өнөөдрийн онцолж байгаа 2023 оны The Boogeyman гэж кино нь болохоор бүр Stephen King-ийн бүтэн номч биш, бүр зүгээр л 1978 онд гаргаж ирсэн Night Shift гэж богино өгүүлбэрүүдийн цомирлог гэх юм уу да тий. Нэг тийм номных нь богино түүхүүдийн нэгийг одоо жоохон нэмж баяжуулаад шин дөрүүд нэмээд одоо баг зэрэгээр өөрчилж хийсэн кино гэж тэгж хэлж ерөнхийдөө болно. Тэгээ нэг заавал онцолж хэлэх хэрэгтэй юм гэх юм бол одоо миний бүтэн цагийн ажил ер нь бол аим шиг кино үзэх тий. Тэгэхээр ерөнхийдөө бол би дүжирсэн гэсэн үг шүү дээ тий. Бүр баргийн юмнаас айхгүй гэсэн. Баргийн юмнаас цочихгүй гэсэн. Тэгэхэд бол би бүр энэ кинон дээр нилээ эдэн эсгүүд дээр нь цочсон бүр өстө бүлтитлээ цочсон ер нь бол ялч зүгээр цочоолтууд нь үнэхээр сайн байсан л гэсэн үг л дээ тий. Тэгээ найруулагч Rob Savage нь өөрөө бас яг тэр tension буюу төгшүүр үүсгэх цочоолтуудаа сайн болгох энэ төр дээрээ нилээн л хичээж нилээн л цаг зав зарцуулж ажиллаж исэн гэдгээ хэлж илээ. Тэгээ ерөнхийдөө өнөөдрийн бичлэгүүдээр бас баггүй олон цочоодог эсгүүдийг би яг киноныхын аудиотаа гаргах болохоор энэ графикийг шинэхэн графикийг танилцуулж байна. Тэгээд цочоогч шүү за гэдэг. Яг цочдог хэсэг гаргаж хахад энэ гарч ирэнгүүтээ 3 2 1 гэж цочооно гэсэн үг байхгүй одоо ингээд тоолъё. За тийм байх. Тэгээ манайхаа энэ киног өөрсдөө бүтнээр нь үзмээр байх юм бол Univision-ийн видео сангаас үзэх боломжтой байгаа. Тэгээд Univision-ийн зүгээс болон миний зүгээс нэг урайлж байгаа юм нь болохоор 7 хоног бүрийн бям гараг буюу хагасааны өдрийг гэр бүлийнхнэрээ кино үзэх өдөр болгож байгаа ч гэдэг урайлга. Гадаа үүдэрсэн байгаа иймэрхүү жоохон хэцүүхэн өдрүүдэд бол тэ ээж аауд маань ганцхан өдрийг гэрийнхэндээ бүрэн зарцуулаад гоё хамтдаа сайхан хоол унд хийж идэнгээ Univision-ийн видео сангаас хүссэн зэснээсээ хүссэн кинонуудаа сонгоод үзээрэй. Бэлэн зүуд бэтэн бэчний тэр дуу булам төрх харцан чин масуур нь галзуурхад ганц гурван номер чин нугур чин нуруу чин төгс эй бэд бич зурх чин төгс чамд хэлэх хүүхс мөр шүлэх. Тэгэхээр кино маань шөнийн цагаар ганцаархнаа орондоо унтж байгаа бяцхан охины өрөөрөө нэг тийм сүнс ч юм уу юу чин үл мэддэх юм дайрж орж ирэнгүүтээ камерт харагдalгүйгээр алж байгаа зураглалаар эхэлж байгаа. Тэгээ за дараа нь хэдүүлээ Крис Мессинагийн тоглосон доктор Уилл Харпер гэж сэтгэл зүйч болон Харперийн хоёр охин болох Софи Thatcher-ийн тоглосон Sadie, Vivian Lyra-гийн тоглосон Sawyer нартай танилцдаг. Харперийн эхнэр нь дөнгөж саяхан золгүй байдлаар нас барсан юм байна лээ. Тэгэхээр эдний гэр бүлийнхэн бол бас яг тэр нөгөө нэг гунигт явдлаасаа бүрэн ангижирж амжаагүй одоо хүртэл хэцүү хүн л байгаа гэсэн үг шүү дээ. Тэгсэн нэг сони юм нь болохоор Харпер ажиллаа ихтэй буюу одоо нөгөө нэг хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө өгөхдөө үйлчлүүлэгч нараа гэртээ авчирдаг, гэртээ овсолдог юм байлээ. Хүүхдүүд нь амьдардаг газар танихгүй хүмүүс авчирж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэнийг хар хөөрөөгүй юм чаар. Гэтэ за тэр яах вэ? Өнгөцгөн харахад бол манай гурав бас айгүй аз жаргалтай амар амгалан гэр бүл юм шиг хэрнээ. Угаасаа за Харпер бол эрэгтэй үеийн болохоор эхнэрийнхээ араас гашуудахгүй гайгүй хүчтэй байгаа юм шигээр октоодынхаа хажууд жүжиглээд твчээд байгаа. Харин Sadie болохоор ёстой яг л ээжийнхээ араас хамгийн хүн дээр хүчтэйгээр гашуудаад move on хийж чадахгүй сургуульдаа явахдаа хүртэл ээжийнхээ өмсдөг байсан даашин центрийг өмсөөл яваад байгаа байхгүй юу? Ядчил сургуулийнх нь бүгдээрээ л ээжийг нь нас барцсныг мэдж байгаа болохоор энэ тэндээс нь амар хараал одоо нэг юм эвэртэй тулаа үдцсэн юм шиг нэг тийм тухгүй энерги мэдрүүлээд байгаа юм. Тэгээ бас найзууд л юм да одоо нэг юм хитэн тэнэг октоодынх нь нэг нь ээжийнхээ даашинцыг өмссөн байгааг нь мэдчихэнгүүтээ одоо чи өөрийнхөө амьдралыг бодооч дээ. Нас барсан хүний даашинцыг өмсөөд ямар гаж юм бэ энтер гэж хузаа
хараад Сэдид бол бүр үнэхээр ийм ойлголцчих хүн байхгүй, ганцаардлын мэдрэмжийг асар ихээр мэдэрж байгаа нь ойлгомжтой. За тэгээд яг тэр өдөр нь лайволж урьдчилж цаг аваагүй зочин болох Дэвид Дасмалчаны тоглосон Лестер гэж залуу буюу өнөөх киноны эхлэлд алуусан охины аав тэднийд ирж байгаа. Дэвид Дасмалчаныг бол манайхан Suicide Squad-ийн Polka Dot Man-ээс нь ахуулаад Dune дээрх Peter Davey энтергээд ер нь л одоо тэг өчнөөл кинонууд дээр харж исэн байлгүй дээ. Бараг л гол дүрд юусоо тоглолтоггүй гэж хэлчих болно. Янз бүрийн л том кинонууд дээр жижиг туслах дүрүүдийг маш чадварлагаар амьлуулдаг жүжигчин те. Дахиад тэгээд энэ кинон дээр нэг тийм жижигхэн туслах дүр дээр тоглосон байлээ. За тэгээд тэр явахтай. Одоо гол нь уг нь бол Харпер ингээ орж ирэхэд нь хэлж байгаа штэ те. Цаг аваагүй хүнд үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэд. Даанч Лестер надад ярилцах хүн үнэхээр хэрэгтэй байна. Тэгэхгүй бол би бараг амиа орлоход ч бэлэн байна энтергээд угаасаа л бүр нэлийн хэцүү байдалд байгаа нь ойлгомжтой байсан болохоор Харпер өрөвдөөд гэртээ оруулцдаг. Тэгэл Лестерийн хэлж байгаагаар болохоор манай үний 3 хүүхэд нь жилч хүрэхгүй хугацаанд дараалаад нас барцгаасан юм байлээ. Хүн болгон Лестерийг өөрөө хүүхдүүдэд алцгаасан гэж сэжиглэж байгаа ч гэсэн угаасаа алаагүй тодорхой. За бас хүүхдүүд нь нэлээн л дээрээс гэрт нэг юм мангас байгаад байна гэд сануулах гэж оролдоо л исэн юм байлээ. Том хүүхэд нь бүр яг ямар шоу юм гэрт нь шөнийн цагаар харагдаад байгааг дүрслээд зурж үзүүлж исэн байдаг. Гэтэ киноман бас яг айгүй зөвүүн одоо Харпер тэр зургийг харчаад байхад сүнсний төрхийг биднээс нууж үл мэдэгдэлтийн айдсан мэдрэмж төрүүлэх зорилгоор биднэрт тэр зургийг харуулдаггүй. Ямар ч л байсан Харпер Лестерт итгэхгүй штэ тий одоо солиорцсон сэтгцэн өвчтөй хүн байна гэж ойлгонгуудаа 0 орох гэж гэж худлаа хэлж гараад цагдаад дуудлага өгчдөг. Энэ үеэр нь дээд давхурд Сэйди хувцсугаах гэж явж байгаад ээжийнх нь өрөөнд дотор нэг тийм хүн алхах чимээ гараад исэн болохоор яваад орсон чинь Лестер яг тэр ээжийнх нь өрөөний шүүгэн дотор өөрийгөө дүүжлээд амиа оролцсон байдیں۔ Мэдээж цагдаа нар энэ төр ирээд бүр бөөнл юм болж байгаа штэ тий. Гэтэл одоо яалтай вүлээ дээ. Хүлт нь манай гурвын хинэнч буруугүй штэ. Гэрт нь хүн амиа оруулчлаа гэд одоо гэрээсээ нүүлтэй биш амьдрдгаараа амьдралаа үргэлжлүүлэхээс өөр сонголт угаасаа байхгүй. Ингэж Сойер өрөөнд нь орж ирээд миний өрөөнд ямар нэг юм байна Сэйди гэхтэн Сэйди угаасаа тэрэнд нь итгэхгүй чиний нөгөө нэг шүдчин унах гээд байгаа болохоор чи өвдлөндөө янз бүрийн юм харсан юм байлгүй дээ энэ шүдчин бараг унах гэж энэ шүдийг чинь хамтдаа авчи гэд яг нөгөө хаалганд уйжгаад хаалгыг хаах маягтайгаар 3 тоолоод хаалгыг хаагаад шүдийг чи аавь шүү гэж хэлсэн чинь гинэт хаалгандаа Сэйди өөрөө ч хүрээгүй байхад нь хаалга нь гинэт өөрөө хаагдаад шүдийг одоо аваатах. Тэг нэг далийн юм ярьчих юм бол Сойерийн нэр байгаа штэ те. Ер нь бол эрэгтэй нэр штэ те. Lost цувралыг үзчихсэн хүмүүс байх юм бол Сойер гэдэг нөгөө нэг мангар том биетэй залууг санаж байгаа бах те. Одоо гарал үүслэр бол Woodcutter буюу мод хаглагч гэдэг нэр юм бэлээ. Тэгээ одоо яг юу одож охин хүүхэдтэй мод хаглагч гэж нэр өгдөө ёстой болоо цусаараа тэгээ. Маргааш нь Сэйди Сойер хоёр хүүхдийн сэтгэл зүйч нэг эмэгтэй дээр очиод хамгал амьдралд нь учраад байгаа асуудал энтрээ хэлэхэд нөгөө сэтгэл зүйч хажуу маань ойр дотны үний алдсны дараа иймэрхүү хий юм харах тохиолдлууд байдаг юм аа. Тэр хараад байгаа юмнуудыг чинь аль нь ч жинхэнэ биш гэснээ хамгал хөшигнүүдээ хаагаад улаан гэрэл асааснаа энэ гэрэл анивчж жагаад сүулдэ бүрэн унтраад өөрөө хав харанхуу болноо. Тэгэхэр чи тайвшраад харанхууд юуч байхгүйг ойлгох болно гэж хэдэг. Тэгээд ямар тэнэг сэтгэл зүйч вэ те. Одоо бүр амар айлах гар юм гэдэг шээ. Тэгснэ өөрөө бүр ийм амар зүудэнд ормоор царайтаж байгаа ш. За тэгээ тэр өрөөнөө Сэйдид угаасаа тэр Лестерийн хүүхдүүдийн хэрэг бас хачирхалтай санагдаад байсан болохоор нууцаар аавынхаа өрөө рүү явж оронгуудаа яг тэр өдөр ярьж исэн юмнуудын дуу ураагуураас нь сонсохоос гадна өнөөх том хүүхдийнх нь зурж өгж исэн зургийг бас олж авч хардаг. Одоо яста яг л дүрээрээ байж лээ тэр зурган дээрээ. Тэгээд бас энэ үеэр нь Сойерыг унтжсэн чинь Сэйдигийн хоолоогоор нэг хүн босоод ирээ гэж дуудаад хүнжлөөс өгсөн чинь мэдээж
Сэйди тэнд нь байхгүй. Доор аавынхаа өрөөнд байж байгаа штэ тэ Сэйди. Тэр чөтгөр нь хүний дуу хоолойг дагаж дуурайж чаддгийм шиг байлээ. Тэгснээ дахиад яг Сэйдигийн хоолоогоор байж спонсор хэсэг эхлэх гэж байна гэж хэлдэг. За над шиг ерөнхийдөө байнгын компьютерийн ард сууж ажилладаг хүмүүс бол нүүрнийхээ арьсанд анхаарах ёстой. Тэгээ одоо энэ болохоор Premium Mongolia-гийн 7 үйлдэлийг нэгэн дор шингээсэн ийм нүүрний LED маск байгаа. Ер нь бол ингэж харагддаг ийм маск баггүй юу? Тэгээ энэ маск маань яг яадаг вэ гэхээр дотроо 100 гаруй юм жижиг LED гэрлүүдтэй. Тэгээд энэ LED гэрлүүд нь 7 өөр төрлийн өнгөөр асан. Тэгээд тэр өнгө болгоно тусдаа өөрөөр үйлчилгээтэй. Улаан нь болохоор коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж үржлээ болон хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг бууруулна. За цэнхэр нь болохоор батхыг үүсгэгч нанг устгаж арсны үрүүлсэлтэд тэмцэн. Гэ зөндөө олон ийм өөр төрлийн үйлчилгээнүүдтэй. Би болохоор яг зүгээр батгаа жоох арилгахын тулд цэнхрийн насаа ил гэж бодлоо л да. Цэнхэр энэ гэрлийг унтраач. За. Тэгээ өнгөө сольж болно. Улаан, шар, цэнхэр юм. Зүүн ямар олон өнгөтэй юм бэ? Манайхан энэ LED маскны тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байх юм бол Premium Mongolia-гийн Facebook пэйжээс нь авах боломжтой. Эсвэл за зүгээр шууд худалдан авалт хийхийг хүсэж байвал www.premium.cg-мэн гэж вебсайт руу нь явж ороод шууд захиалга хийх боломжтой юм байлаа шүү. Ямар ч л байсан Сэйдийг доод давхарт байж хахад нь Сойер та намайг айлах гэж тоглоод байгаа мó энэ төр гэж ууралж хурж ирснээ өнөөх зургийг харангуутаа энэ миний хараад байгаа юм яг мөн байна гэж хэлж идэг. Улмаар за Сэйди ерөөсөө л би ямар нэг юм хийхгүй бол болохгүй юм байна гэж бодонгуутаа маргааш нь найзаараа хургуулээд өнөөх Лестрийн гэрлүүн яваад очиж байгаа. Эхэндээ дотор нь ороод явхад бол бас угаасаа л ямар ч одоо хүн амьдарч байгаа шинжгүй бүр хүн амир дэлбэрсэн газар байдаг байхгүй юу? Дотор нь явж байгаад нэг шүүгэнийх нь ханан дээрээс одоо яг нэг юм одоо юу хэмдэ тэдний ханан дээр нэг юм мэрсэр харагдаад байгаа бас нэг юм хар модны үндэс шигч гэх юм уу юм олж харахаас гадна тэр хар юм нь зүгээр ч нэг шүүгэнд нь байгаа зогсолгүй цаашаага бүр хоёр давхрын тэр чигт нь дүүргээ ийдсэн байвал яах вэ? Сэйди тэрийг дагаж явсаар байгаад хоёр давхарт нэг хүнтэй таардаг нь Лестрийн эхнэр буюу хөрх юм нь одоо гэр бүлээсээ ганцаархнаа амьд үлдчихэд байгаа Рита гэж юм ихтэй. Эхэндээ Сэйдийг зүгээр л нэг тэнэгтэж яваа 10 жилийн бацаан гэж ойлгож байсан ч гэсэн хамгал юма тайлбарлаад хэлснийхэн дараа бүгдийг нь ойлгоод одоо тэгвэл чөтгөр манай гэр бүлийг орхиод танаахтай наалтчихсан байгаа юм байна л да. Чөтгөр ихэвчлэн ээж аавын анхаарал дутагдчихсан байгаа ганцаардмал хүүхдүүдийг онилдог. Танай гэр бүлийн бүхэл гишүүдийг алж идчихэж л тэрний санаа амарна гэж хэлэхээс гадна дахиад нэлээд чухал юм сануулдаг нь чөтгөр зөвхөн харанхууд л байж чаддаг гэрлээс айдаг юм байна лээ. Тэгэл Рита нөгөө нэг те гэрийнхээ коридороор дүүрэн лаа асаацсан байсан юм байлээ л дээ. Гэтэл Сэйди одоо хүртэл тийм чөтгөр байгаа гэдэгт итгэхгүй л байгаа байхгүй юу? Зүгээр л те яг нөгөө нэг юм сэтгэл зүйчийн хэлсэн шиг хайртай үнэ алдчаад сэтгэл зүгээрээ өөрөө хийм хараад байна л гэж бодоод байгаа шиг байлээ. Харсныхаа дараа ээжийнхээ юмнуудыг ухчаагаад амьд байх үеийнх нь бичлэгийг олж үзээд бүр л амар сэтгэл зүгээр унах нь ойлгомжтой. Тэгснээ бүр ингээд те тааман сүнс болоод ч хамаагүй буцаад над дээр ирдэг бол ямар сайхан бэ гэснээ асаагуур асаагаад хэрвээ та энд байгаа бол энэ галын дүлийг зүүн тийш нь хөдөлгөөч гэсэн ч одоо галын дүл нь хөдлөхгүй нь тодорхой. Маргааш нь дахиад сургууль дээрээ их завсарлагааныхаа үеэр 0-д өөрийгөө төгжчээд ээжийнхээ бичлэгийг үзээд сууж ахт нь нөгөө нэг найзууд дундаас нь ганц бас гайгүй гэж хэлж болохоор охин нь орж ирэнгүүтээ чиний мэдэрж байгаа үүдэлтийг бүрэн ойлгож чадахгүй ч гэсэн чи ганцаараа ингээд өвдөөд зовоод шаналаад байж болохгүй зү. Найзууд нь ядаж жоохныг ч гэсэн хуваалцъя л та. Орой хэдүүлээ танаа тоноод сэтгэлээ нээцгээе гэснээр найзууд нь бүгдээрээ л тэр оройноо тэдний цугалцгаадаг. Гэхдээ бас яг үнэндээ угаасаа тэгээ нэг тийм vibe нийлэхгүй ч юм уу нэг юм хогийн awkward сууж агаад Сэйди ээжийнхээ юмнууд дундаас олсон плант буюу одоо өвсөл юм да те хэдүүлээ өвс татах уу гэж гаргаж ирснээр ээлжээрэл сорж байгаа. Сэйди угаасаа юм байтугай энгийн тамхич татаж үзэж байгаагүй болохоор бөө юм болж хахаж цацаж ханиалгаад 0 руугаа орсон чинь
Амнаас нь нөгөө нэг хэд хоногийн өмнө сойрын шүдийг сугалсан штэ те. Тэр уцтай шүд нь дүрээрээ бөөлжөгдөөд гараад ирвэл яах вэ галзуу. Удалгүй найзууд нь ч орж ирээд уйдаад байсан юм уу яасаа мэдгүй. Хэдүүлээ нөгөө нэг залуугийн амиа оруулсан өрөөгч нь хамтдаа үзээ л та гэж хамт явж байгаад айцтай нүүр тулгаж байгаа гинэ. Сэдийг ганцааран гин тэр ээжийнх нь харанхуй өрөөрөө түлхэж оруулчаад гаднаас нь хаалгыг хаачвал яах вэ? Ийм найзуудтай байхад бол дайсны ч хэрэг байхгүй сте тусаараа тэг. Ингэж Сойрыг эмнэлэгт сэрэх үеэр Сэди рүү Лестрийн ихнэр Рита залгаад би чөтгөрийг дийлэх арга болсон. Манайд хүрээд ирээ гэж хэдэг. Тэгээд за бүр яг явах гэжсэн чинь Харпер нэг харанхуй өрөөнд ганцаархнаа сууж гин. Тэгэхээр н угаасаа л манай Сэди стил бас жоохон хүүхэд хэвээрэл байгаа штэ те. Ааваасаа тусламж гуйх гээд юу болоод байгааг хэлэх гэж үдсэн чи түрүүн өв сэргэлцсэн байсан уу? Аав нь чамд уурлахгүй. Чамд ямар хэцүү байгааг би ойлгож байна. Гэхдээ дүүдээ гар хүрнэ гэдэг бол энэ төр гэснээр угаасаа л за аав намайг ойлгохгүй юм байна гэдэг дүнэлтэнд Сэдийг хүрээд Ритатай уулзахаар гэрлүүн явдаг. Очихт нь Рита яг хоёр давхрынхаа том өрөөний голд бөөм буутай холбогдсон удснууд буюу одоо өрхөл юм да тийм юмнууд бэлдсэн байж дээ. Тэгснээ гинэтэл Сэди рүү дайрж унгаж хүлэнгүүтээ чөтгөрийг дуудах өгөөш болгож л ашиглах гэж байгаа юм бэлээ Сэдийг одоо яг уу тайлбарлаад хэлдэм л да. Уучлаарай. Чөтгөр одоогийн байдлаар над дээр танай гэр бүл дээр очсон байгаа болохоор өөр арга байсангүй. Чөтгөрийг би чамд хүргэхгүй. Чам руу ойртоод ирэх юм бол тэр өрхөнд орноо. Эсвэл би буудаад алчин энэ төр гэд те. Улмаар тун удалгүй чөтгөр Сэдийг зориод хүрээд ирлээ. Дайрах гэж байгаа өрхөнд жороод ер нь бол иймэрхүү үед те аимшиг киноны дөрүүд дээрээс нь нэмж буудахгүй тэнэгтээд идэв штэ те. Харин Рита маш ухаалгаар дээрээс нь 2 удаа нэмж буудсан ч за яг одоо өгцөн байлгүй дээ гэж жоохон одоо тайвшрах хугацаагаар нь буцаж амилж гарч ирж Ритаг алаад тэгээд манай Сэди ч гэсэндээ арай гэж нэг юм амьд гарч чаддаг. Арай гэж нэг юм зүхтааж гарангуудаа аав руугаа залгахад Харпер Сойрыг аваад яг гэрлүүгөө орж идэв. Сэди уг нь бол харанхуугаас хол вэ. Гэрлүү орж болохгүй. Орох юм бол хамаг хурдаараа бүхэл гэрлүүдээ асаа гэж сануулж хэлсэн ч яриагаа дуусгахаас өмнө тэр хоёрыг чөтгөр барайд авчилгүй яах вэ? Улмаар Сэди бүр байдгал хурдаараа гэрлүүгээ харин яваад ороход ямар ч л байсан ашгүй Сойр аюулгүй газар нуугдсан байдаг. Нуугдснаас гадна чөтгөр гэрлээс айдгийн байна гэдгийг ойлгоод Ёлкныхоо гэрлийг өөрийгөө тойруулаад зүүцсэн байдаг байхгүй юу? Тэгжиж л аюулгүй үлдсэн бэлээ манай Сойр. Гэтэл за одоо угаасаа яг яаж хийж яагаад аавыгаа л аврах нь хамгийн чухал штэ те. Аавыг нь чирээд орсон зойрны өрөөрөө манай хоёр хамтдаа доошлохоор болдог. Ингэж асаагуур нь асч өгөхгүй бараг л алуулах шахсан ч эцсийн мөчөд асаагуур нь асаад асахтаа бүр нилээн тодоос гадна та нар санаж ивэл хэд хоногийн өмнө Сэди нөгөө нэг ээжээ та одоо энд байх юм бол галыг зүүн тийш нь хазаалгаач гэжсэн штэ те. Тухайн үед тэр нь амжилтгүй болсон ч гэсэн одоо гал нь ингээд зүүн тийшээ хазаагаад асцсан байгаа байхгүй юу? Улмаар Сойр өнөөх шүршээд байсан юм а гал руу шүрших замаар чөтгөрийг мунхруулад хамгийн сүүлд нь бүр биеэр нь дүүрэн бензин асгангуудаа галаа шидснээр хэдий гунигтай ч гэсэн тэдний ээжээс нь үлдсэн бүхий л зүйлс чөтгөртэй хамт шатаж нэгэн ясандаа өнгөрснөөс авч үлдчихэд тавьж явуул чадахгүй байсан өвдөлт болон одоо цагийн хар муу энерги хоёр хамтдаа тэнд нэг мөссөн эцсийнхээ нүрийг үзэж шатаж дуусч байгаамаа. Энэ явдлаас нэлээд хоногийн дараа манай гурав гуруула өнөөх хүүхдийн сэтгэл зүйчдэр очсон сэтгэлээ онгойлгоцсон байж
идэг. Тэгээд за яг ярьж хэлж байгаа юмнуудаас нь манай гурав өмнөгшгөө тэгэж нэгнээсээ хүндээ энтер байхаа болоод эсэргээрээ бүр яг л нэгэн цул гэр бүл шиг ойлголцдог, нэгнийгээ жинхэнэ утгаар нь хайрладаг болцсон байгаа нь шууд мэдрэгдэж идэгий. За тэгээд аз жаргалтай төгсөж байгаа юм байлгүй дээ гэсэн чинь гарах замд нь сэтгэл зүйч Сэдийг ганцаарнг нь буцааж дуудаад Сэдийг буцаад ороход сэтгэл зүйч яг үнэндээ манай үнийг дуудаг байдаг байхгүй юу? Чөтгөр бүр мөсөн үхээгүй гэсэн үг те. А гэхдээ нэг сайн мэдээ гэх юм бол чөтгөр хэдий үхээгүй ч гэсэндээ манай гурвыг бол хайцсан одоо тэр сэтгэл зүйчийн гэрч шүгэлцсэн болж таарч байгаа. Тэгээд яг үнэндээ болж тэгээ угаасаа өөрөө нэг юм сүнс шиг царай гаргаад харанхуу дулаан гэрэл асааж масааж хүүхэд айлгаад хахаар тэгдэм үү балаа авгаа. Би л ерөөсөө харамсахгүй нөө. За тэгээ кино маань энэ дөрөв өндөрлөж байгаа нь. Тэгээд энэ хүү кино маань 1 цаг 32 минутын урттай кино байсан. Тэгээд миний тоосноор бол бас бүр нэлээд олон буюу 21 зочиодаг хэсэг байсан. Тэгэхээр хэрвээ та яг энэ киног үзэж байгаа бол дунджаар 438 минутанд нэг удаа зочих нэ. За тийм байна да. Тэгээ өнөөдөр маань бичлэгийн дөрөв өндөрлөж гэн утгагүйгаа шинэ жил болох гээд айгу гоё байна. Он гарахаас өмнө бас нэлээд хэдэн бичлэг орох байх гэж би бодож байна. Тэгэхээр шинэ жилийг бол би та нартай сайхан хамтдаа өнгөрүүлнэ л гэсэн үг. Тэгээ одоо өөр юу ярих вэ те? Хэдүүлээ дараачихаа бичлэгээр тун удахгүй уулзхуулна. Дараачихаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Хайртай шүү. За сайхан баяр. Гой зүзэтлэр. Бабай гэд хэлээрэй. Баяртай гэд. Ханаа. Баяртай. Сайхан амраарай.